Энэ өрн эртний үлдээс хойд цэнхрийн агуу хадны зургийг одоо хадан дээр бидний өвөг дээдс бол одоо гайхамшигтай шүлгүүд бичиж үлдээсэн байдаг, дуу бичиж үлдээсэн байдаг. Тэгээд ингээ харж байхад яг тийм үйл явдлаа хаданд одоо бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ хадны зөвхөн зураг биш, хадны шүлэг, хадны магтаал, хадны одоо энэ дээр бичсэн түүх гэдэг бол өөрөө бүр гайхамшигтай тийм зүйл. Тэгэхээр энэ юм бол би улс орон бүхэнд байдаг байх гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр Монголд энэ санаачлага өрнөлөө. Тэгээд энэ санаачлага олон улсад ингэж төвн дэлгэрэх баха гэж ингэж бодож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн нээж үг хэлсэн энэ арга хэмжээ бол хаданд мөнхөлсөн урлаг олон улсын эрдэм шинжилгээний бахурал юм а. Монгол улсын ерөнхийлөгч ЮНЕСКОгийн ивэлтөр зохион байгуулсан уг хуралд хүн судлалын нэрт эрдэмтэд ирж оролцсон нь хадны сүг зураг хүн төрөлхтний үүсэл гарлыг тайлах хичнээн чухал тайлал болохыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан хэлж байсан юм. Үнэхээр дэлхийд давтагдчихгүй. Одоо хотон нуур, хурган нуур гэдэг одоо алтан улс байгаа, сүрлэг улс яг хэлийн 0.1 багнаас одоо эхэлдэг. Тэнд чигтэл 10 гаруй километр газар ойролцоогоор 65,000 зураг байгаа. 65,000 зурагтай галерей гэдэг чинь асар баянд орно шүү дээ. Тэгэхээр энийг бол дөнгөж 2011 онд бид нар ЮНЕСКОд бүртгүүлсэн. Тэгээд нэг 3-4 эрдэмтэл судалж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол 3 биш 30 40 магадгүй 300 эрдэмтэн хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны олдыг ашиглаад хэдэн онд ямар зэвсгээр, ямар хөгжилтэй, ямар сэтгүүтэй хүмүүс зурсныг одоо тайлах, унших тийм одоо төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм л да. Ерөнхийлөгчийн тамгын газар шинжилгээ ухаан академийн түүх археологийн хүрээлэн хамтран хадны зураг төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний бахуралд гадаад дотоодын 60 гаруй эрдэмтэд судлаачид хүн төрөлхтний хосгүй өв болсон хадны зургийг хэрхэн хадгалж хамгаалах асуудалд анхаарлаа хандуулсны дээр тэдгээр зургнуудын утга агуулгыг тайлж он цагийг тогтоох, тухайн үеийн ахуй соёлыг таньж мэдэх зэрэг олон сонирхолтой асуудлуудыг хөндөж байлаа. Миний судалгаа хийж байгаа хотон нуур бол Монгол орны хамгийн сайхан нутгуудын нэг бөгөөд бид тэнд 10,000 гаруй хадны зураг болсон. Хамгийн сонирхолтой бөгөөд гайхамшигтай нь эдгээр хадны зураг балар эртний бүх он цагт хамаархаас гадна маш олон төрөл зүйлийнх байгаа юм. 20 гаруй амьтны зураг байгаагаас хамгийн том нь 2.5 м өндөртэй байхад хамгийн жижиг нь 2 см өндөртэй хэдий ч маш нарийн зураг байна. Хадны зургийг зурж үлдээсэн хүмүүс хэрэгслээ маш чадварлаг хэрэглэж байсныг олж мэдэхэд маш таатай байсан. Монголын Алтай ханга Хинти саяны салбар улсуудад нийтдээ 5,000 гаруй хадны зургийн зохицолбор газар бий. Төсөл эхлүүлснээр хадны зургийг дөнгөж тайлж мэдэх унших ажил эхэлж байгаа юм байна. Цаашлаад Монгол орон даяар байгаа хадны зургийг бүртгэлжүүлэх, архивжуулах, хамгаалах, хайрлах ажлыг ялангуяа нутгийн иргэд малчид эрдэмтдийн хамтын ажиллагаагаар хийх олон ажлын эхлэл дөнгөж тавигдж байгаа юм байна.